10 дугаар өрөө үзүүлж байна. Олон хүүхдийн дуулах дуун чимээ улам ойрцоор л. Залуусч бүр яагаа мэдэхгүй сандралтан зогсно. Тэдний хинэн ч хөдөлсөнгүй. Хүүхдийн хоолойнууд салхигүй орчин дундуур бүдгхэн хөвж, зузлангийн балгас суулсан байшингуудын дундаас цуурайдах шиг сонсогдно. Үгийг нь ялгаж болохгүй ч аялгуу нь хуучны хүүхдийн дуу гэдэг нь элт. Намуун хамгийн дөрөнд бусдаа илв. Би энд баймааргүй байна. Дөөний хоолой бараг шивнээ шахуу гарав. Одко чимээгүйхэн ханахууруу ширтэж байснаа. Магадгүй салхи юм байлгүй. Юу вэ? Ямар салхи? Дэж Батууг бухимдангуй хэлв. Энд ямар ч салхи алга байна штэ. Гэхэд үнэхээр салхи байсангүй. Моддын оройж хөдөлсөнгүй. Гэтэл дуу улам ойрцсоор. Заяа хайжуухан дүлгөөний хажууд очиж зогсов. Найз буцъя л да. Дүлгөөн тэр даруй хариулсангүй. Төвний харц цуслангийн төв толбайн нөгөө үзүүрт хатаатай байв. Камера дахин асаах гэж хит оролцсон ч бүтсэнгүй. Тэр санаа алдаад. За, эхлээ 50 байцгаая. Сандарвал бүр асуудал болно. Чи одоо хүртэл 50 байгаа мó? Энэ газрыг орхицсан балгасгээ үздэ. Гэтэл юу болоод байгаа юм бэ? Хэн дууг хагалсан? Хэн энэ дууг дуулаад байгаа юм бэ? Ээж Батууг аргаа варсан янзтай хэлэхэд айгаагүй дээ биш ээ. Зүгээр л учрыг нь ойлгох гээд байна. Гэж дөлгөн хариулв. Тэднийг ийм маргалдах янзтай зогсоход Одко машины ард очиж цапаас дугуй гарах гэж байхдаа за эхлээд дугуйгаа сольчих. Тэгээ чийдий. Энд ингэж зогсоод байвал бүр эвгүй юм байна. Гэвэл Батууг дүүн рүү очиж дууслав. Тэд машины ард ноцолдож байх хооронд намуун дахин өнөөх дуу сонслоо. Энэ удаа арай ойрхон. Яг ч ихнийх нь ард хэн нэгэн аялах шиг. Тэр хайсандаа огцсон мэрэгж харсан чи бас л хинч байсангүй. Гэхдээ төв талбайн цаа талд хуучин тайзны дэргэд нэг жижигхэн сүүдэр зогсож байх шиг харагдав. Яг л жаахан хүүхэд ганцаараа тэдэн рүү ширтэн зогсож бомэд. Намуун амьсгаа дөвжин ширтэв. Сүүдэр хэдхэн секунд зогсноо айжуухан эргээд харанхуур алхаж алах болов. Найзуудаа дөөний хоол очиж ирч байла. Дөлгөөн тэр зүг рүү харснаа. Юу болсон бэ? Яасан? Тэнд дахиад гэгээд Одко шууд юу вэ? Юу ч байхгүй штэ. Байсан гэж намуун бараг орилжих шахсан үнэхээр тэр үнэн хэлж байгаа батлах мэд. Дараа нь заяа намууны мөрөн дээр гараа тавин тавширта бид хамт байгаа штэ. Гэвч заяа өөрөө ч айж ихэлснийг бүгд анзаарч байла. Одко дугуйгаа сольж эхлэв. Гэхдээ харанхуу улам өтгөрч гар утасны гэрэл бараг хангалтгүй санагдана. Батууг бүхийч дугуун боол тайлж байснаа гинэт. Хөөе. Яасан? Энэ мөрийг хардаа. Тэд гэрлээ тусгав. Шаварт шинэхэн мөр байсан. Хүний мөр. Том. Бас гүн. Яг саяхан гიშгсэн мэт. Дугуйны хажууд ирээд тэндээс ойроо буцсан байв. Одко нүүр нь бараагаад энэ бол хүн байна. Хажууд нь намун хажуухан би хэлсэн биз дээ. Дөлгөөн мөрийг дагуулan гэрлээ тусгав. Мөр моддын дунд орсоор харанхуй талгуулжээ. Батууг шүдээ зуун хин нэгэн биднийг яг харж байгаа юм байна. Тэр үгийг хэлэх мөчөд газраараа төмөрж ирэх мэт хягтансан чимээ модон дундаас гарав. Яг цэвэрсэн юм газар чирж байгаа мэт. Бүгд бас л чимээгүй болцгоолоо. Гагцгүй яг л энэ үед бүгдийнх нь зүрх хүчтэй цохилж амьсгаан дээрдэд эрцгээхтэй зэрэгцэн яах гэж энэ дээр вэ гэх бодол хүн бүртэл төрж байла. Чимээ ойгоо сонсогдож байла. Удаанаар дасалдаж дахин үргэлжлэнэ. Заяа дүлгөөний цамцнаас зуурж энэ ямар чимээ вэ гэхэд энэ ч мэдсэнгүй. Ямар тааж зүгээр зогсоод байх нь ямар ч нэмэргүй мэдэх тул Одко цапаас дугуйгаа арайхан сольж дуусав. Түүний тушаалаар бүгд машин сууж явахад бэлэн болцгоожээ. Гэвч хөдөлгүүрээ асаах гэтэл машин ассангүй. Стартер дуугарна. Гэхдээ мотор авахгүй. Навш. Одко дахин түлхүүр хариулв. Гэтэл юу ч болсонгүй. Батууг хөөе. Аккумулятор суудсан юм уу?
Өглөө зүгээр байсан мэт те. Одко дахин оролдлоо. Гэвч энэ удаа бүр чимээж гарахаа болов. Машин ямарч товгүй. Мөн дахин хизээж асахгүй мэт нам гүн болов. Тэр агшинд зузлангийн төв талбайг нөгөө үзүрт байдаг хуучин чанга хэрэгчээс тасалдаж сарилсан чимээ гарав. Бүгд зочин харлаа. Чанга хэрэгч зэвэрч муудсан, цахилгаангүй болсон нээлт. Гэтэл дотроос нь хүүхдийн хоолой сонсогдов. Ээжээ. Дараа нь хүчтэй шажигнаа. Тэгээд намгүм. Заяа айсанда баг уйлах шахав. Би явмаар байна. Намунч бас жижирч байла. Гэхдээ энэ удаа тэр өөр зүйл анзаарсан. Хүүхдийн хоолой сонсогдох мөчөд модон дундах өнөөх төмөрж ирэх мэт чимээ алга болсон байла. Дөлгөөн гүнзгий амьсгаа авав. За, сонсцгоо найзуудаа. Магадгүй энэ удаагийн аяллийн санаа гарах нь миний амьдралдаа гаргаж үлсэн хамгийн бүтлгүй санаа баг. Гэхдээ одоо ингэж сандраад байвал бүр асуудал болно. Машин асахгүй байна. Шөнө болчихлоо. Тэгэхээр өнөөдөр энд хонгоос харахгүй. Бид өхөж өргөцсөн хүмүүсийн сүнснээс илүү машины дугуйг хутгаар хэрчээд хайждаг амьд зүйлээ сайхан чухал. Ямар ч байсан ойд хин нэгэн байгаа бололтой. Бид машиндаа байгаад өгч болохгүй. Гэхдээ Пилав тэр байшин дотор унтахгүй гэж заяа шууд хэлэв. Батук машин дотор ч гэсэн ялгаагүй штэ. Одко толгоогоо майдснаа. Гал түлжүүл яах вэ? Мод болтгоо. Энэ үгэнд л байна да. Гэвэл намуун дээр яах юм бэ? Битгий хойроор. Одко бухимдам. Тэгээд яах юм? Хүүтэн газар харанхууд суух уу? Намун хариулсангүй. Учир нь дотроо тайлбарлаж чадахгүй айц төрөөд байла. Яг л ойроо орсон хүн буцаж ирэхгүй мэд. Иймэрхүү маргалдсан хүн аястай ярианы эцэст бусдын ч олигтой санал хэлсэнгүй. Бүгд чимээгүй хэсэг бодлуулан сууж байгаад хоорондоо ярилцсан эцэст нь тэд цуслангийн төв байр шиг харагдах арай том байшинд хонхоор шийдцгээв. Дотроо хамгийн хуурай, хамгийн цэвэрхэн өрөөг сонгон майхан шиг янзалт сууцгаав. Батук цонхны дэргэд сууж гадагшаа харж байла. Ачи юм аа. Юу? Энэ газраа нэг л амьтан юм шиг гэж хэлэхэд хинч маргасангүй. Учир нь бүгд тэгж мэдэрч байв. Откола хасаала. Бөөдгөр шар гэрэл өрөөний ханыг үлэлийг гэрэлдүүлж ханын зургнууд хөдөлж байгаа мэт харагдана. Заяа чимээг өхөн намууны хаж үзсэв. Дөлгөөн камерынхаа бичлэгийг шалгах гэж оролдож байснаа гинэт хөшөв. Хөөе гэхэд бүгд дуун руу харав. Юу болсон бэ? Яв. Тэр камера аажуухан эргүүлэн дүрсээ харуулв. Бичлэгийн дэлгэц дээр тэдний саяны дүрс гарч байла. Гэхдээ нэг кадр дээр тэдний ард 6 дахь хүн зогсож байв. Жижигхэн, цагаан хувцастай, нүүр нь харагдахгүй. Заяа аманда гаравлаа. Энэ хин бэ? Дөлгөөн бичлэгээ ухраан дахин үзүүлв. Энэ удаа юуж байсангүй. Отко шууд камерыг нь булан авч үзлээ. Чи эдит хийчихээгүй үз? За тоглоод нь. Би юу гэж эдит хийх юм? Галзуу юм уу? Батук дэлгэц рүү ширтцээр. Дөлгөөн би лав ингэж тоглоом хийж чадахгүй. Энэ үед намун шимнэг шахамаа. Тэд бидэнтэй холбоо барих гэж байна. Дэрвгийг хийснээ дараа өрөөний болонд байсан хуучин шүүгээ дотроос маш сулхан тогших чимээ гарлаа. Бүгд тийшээ эргэв. Яг дотроос нь хэн нэгэн зогж байгаа мэт. Отко босож очиод за байлцгоо. Тэр шүүгээний хаалгыг огцом татаж онгоолгов. Дотор нь юу ч байсангүй. Ганц хуучин хөөхөлдөө л хэвдэж байла. Нэг нүд нь унчихсан, тоос нь дарагдсан. Гэвч яг тэр мөчөд хөөхөлдөө толгоо үл ялэг эргэсэн мэт санагдав. Отко хүртэл царайн цайв. Новш юу вэ? Тэр хаалгыг шууд дацхав. Гадаа гинэт үжтэй салхи гарч ирлээ. Саяхан хүртэл нам хүн байсан бодод нэгэн зэрэг сэрж бомж шүүгэлдэн. Цонх савлаж эхлэв. Заяа зочин. Хөөе, наа цонхоо хаа. Батуг босож очих гэтэл цонхны цаана яг гадаа нь хүн зогсож байла. Өндөр туранхай нүүр нь харанхуй харагдахгүй. Батуг хөшчихв. Тэр дүрс хөдөлсөнгүй. Зүгээр л дотгош ширтэж байла. Түүний хоолой бараг гарахгүй байв. Бүгд эргэн харлаа. Тэгээд бүгд тэр дүрсийг харав. Хэдхэн секунд хэнч хөдөлсөнгүй. Дараа нь дүрс аажуухан инээмсэглэх мэт болж цомхон алга болов.
Яг л харанхуй өөртөө залгичих шиг. Отко хаалга руу усхив. Хөөй! Тэр гадагшгүй гарлаа. Отко, байж л та. Гэж төлгөөн араас нь орлов. Бусд нь жараас нь гарч ирв. Явж гадаа хинч байсангүй. Зөвхөн модны дунд харанхуй. Намун айсандаа бараг чичирч байла. Тэгтэл газраас маш сулхан хүүхдийн хоолой сонсогдов. Туслаач. Ингээд бүгд хөшчихлөө. Дуу яг хөлнийхэн доороос гарсан мэт. Гайхсан Батуг гэрлээд босгов. Шавар дундаас жижигхэн гарын мөрөнд гарч ирж байла. Нэг биш, маш олон. Яг хүүхдүүд газар доороос майчж бомэд. Заяа орилчих шахан арга шуухрав. Дөөлийн чин зэрэгт Отко хүртэл энэ удаа юу ч хэлсэнгүй. Дүүний нүүрэн дээрх Петр байдал бүрэн арилжээ. Дөлгөн амьсгаагаа дарж энд ямар нэг юм болсон байна. Намун айжуухан толгой тавив. Тэгээд маш сулхан Тэд энд байгаа гэж хэлв. Даримчуд ойн гүнээс хэн нэгний сөөг хоолой сонсогдов. Намуухан гихтээ тод. Хамрэндээс явж чадахгүй. Ойн гүнээс сонсогдсон өнөөх сөөг хоолой нам хүмийг яг хутгаар зүсэх мэт хөндлөн огтолж ирв. Хэдхэн секунд. Бас л хэн ч хөдөлсөнгүй. Бүгд сонссон зүйлдээ балмагдан дөгшүүрийг мэдэрчхэн зогсно. Бүхнээс зөрөгтэй Отко хүртэл анх удаа үнэхээр айсан царайтад явсан. Төрөн хүртэл бүгдийг тоглоом шиг хүлээж авч байсан түүний нүдэнд энэ удаа сандрал харагдаж байлаа. Сая амьсгаагаа дарж та нар сонссноо энэ юу хийсэн бэ? Хүн үү эсвэл Батуг дэрдэрв. Сонс. Энэ явж таатай сонсдохгүй байна. Яахлаараа бид эндээс явж чаддгүй юм. Тэр хэрн хий юм бэ? Дөлгөн ойроо гэрлээд усгав. Гэвч гэрлийн цаана зөвхөн модтол харагдана. Харанхуй модны дундаас цааш юу байгааг ялгаа харахгүй. Намун маш сулхан дуугаар тэр хүн байна гэхэд Отко хүн бол яагаад харагдахгүй юм? Биднийг харж байгаа болохоор гэж хэлэхэд бүгд л пал хийх шиг болов. Түүний энэ үг бүгдийн дотор хүүт дагууллаа. Дөрөвхөн л намгүн байсан цагаагаар одоо эрс өөрчлөгдөжээ. Салхих улам хүчтэй болж эхлэв. Моддын мөчр шажигнан хөдөлж хаа нэгтээ төмөр юм савлах чимээ сонсогдно. Уучин цуслан дэр чихтэй ам орчихсон мэт. Дөлгөөн гүнзгий амьсгаа аваад за дотгошоорой. Гадаа зогсоод байх нь улам аюултай байж бүтнэ. Магадгүй бидэнд гадаа байгаа хөлн мэддэг хэтгээдээс илүү дотор байгаа хүүхдүүдийн сүнс нь аюулгүй мэт санагдаж байна. Батуг чи хүүхдийн сүнс гэж яаж мэдж байгаа юм? Намун Дөлгөөний зөв. Би ч энэ дэрснээсээ хойш мэдэрч байна. Магадгүй энэ гаднах зүйл доторх хүүхдүүдийн сүнс хоорондоо ямар нэг холбоотой байх. Гэхдээ яаж ч бодсон дотор л аюулгүй байх учиртай. Малив харцгаая. Гэж үрээлэн Дөлгөөн намун хоёр төрүүлээд байшин руу ороход бусд нь ч элдв зүйл ярьсангүй таглаа. Энэ удаа хинч маргасангүй. Тэд яаран боцож байр руу оров. Отко хамгийн сүүлд хаалга татаж хаахта ойроо дахин нэг харснаа. Навш гэж маш сулхан хэлв. Өрөөнд доторх хагаар гадаахаас ч хүн санагдана. Ууч модны үнэр, чийг, тоос шороо холилдсон эвгүй үнэр амьсгал давж туулах мэт. Лааны сулхан гэрэл хан дээр хөдөлж буй сүдрүүдийг улам аимшигтай харагдуулна. Заяа буланд очиж сууснаа. Өглөө болоос гэж амандаа шивнэв. Батуг цонхны завсраараа гадагш харснаа. Хэрвээ үнэхээр хүн байгаа бол яах вэ? Гэхэд Отко байгаа. Чи яаж мэдж байгаа? Сүнс дугуй зүсч чадах уу? Дугуйг л хүн зүссэн. Тэр мөрч гисэн хүн байсан. Тийм ч болохоор л бид юмыг яаж мэдвдээгээд өөрсдөө хамгаалахын тулд энэ мод төмрүүдийг барьж суугаа үздэй. Гэж хэлэхэд нэрэл хүн бүр урд богино янз бүрийн мод төмөр барьсан байгаа харагдана. Ямар ч байсан хүн гэдэг нь ойлгомжтой. Бүгдээр өглөө болтол хамтдаа салахгүйгээр сэрэмжтэй байцгаая. Энэ яриг сонсож суусан намун миний бодлоор тэр дандаа хүн биш. Өрөөнд нам хүн болов. Дөлгөөн юу гэсэн үг вэ? Намун хариулгаас өмнө хэсэг эргэлзэв. Би сайн мэдэхгүй байна. Гэхдээ энд байгаа зүйлс бүгд нэг хүнээс болоогүй. Батуг санаа алдан. За одоо бүр солиорох нэ. Хэмээн өгүүлсгсэн янзтай хариулаад
өрөөнд буу найзуудын доторх уур амьсгал нэг л эвгүй болоод ирлээ. Тэр мөчөд доороос маш суулхан тогших чимээ гарлаа. Бүгд чимээг өгшөв. Чимээ шалны доороос гарсан мэт сонсогдно. Заяа хайсандаа дүлгэн рүү шахагдав. Та нар сонсож байна уу? Отко бас зогслоо. Үн байшингийн дор хонгол үүд юм биш үү? Гэхэд Батуук шалаа гэрэлтүүлв. Модон шал хуучирч муудсан, зарим хэсэг нь бараг цөмрөх шахажээ. Энэ удаа илүү хурдан. Яг доороос нь хин нэгэн цогч бумэд. Дөлгөөн өвдөглөж суугаад чагналаа. Түүний нүур айжмаар барав. Энэ доороос байна. Намун маш сулхан дуугаараа тэд байна. Гэхэд Отко бухимдан чи бүр тэд гэж солиорох юм. Чи ямар лам бөө үзмэрч зурхаач юу? Ирсэн цагаас л олигтой мэрэхгүй тойруулаад л ам нэх болгондоо битүү утгатай хүн ойлгохгүй юм хэлээд байгаа юм. Үгүй яаж чад гам бэ намана? Гэж нилээдгүй хурлсан янзтай хэллээ. Дөөний хоолой өрөөнд хэд чанга сонсогдов. Яг тэр агшинд догших чимээ зогслоо. Бүгд амьсгаа төгжин чимээг уулав. Дараа нь шалны нөгөө үзүүрээс хүчтэй балбах чимээ гарлаа. Заяа хайсанда бараг л орилох шахав. Найзууд бүгд өрөөний гол давааран нуруунуудаа нийлүүлэн тал тийш харж зогсцоолоо. Бас бүгд гартаа мод төмөрнүүдэд барьцгаасан байв. Гэтэл дахин нэг удаа яг л доороос нь хэн нэгэн бүх хүчээрээ цогж бумэд. Энэ бүхнээс залхсан янзтай Отко лаага шүүрэн авч яг тэр зүгт алхав. За хэлв. Юу байгааг нь хараад үгүй. Ямар ядаргаатай навшгүй. Хүн дими хайлгаад байгаа юм. Шууд л нөөрлөж. Гисээр том алхлаа. Битгий ява гэж намун шууд хэлв. Отко эргэж харалгүй. Цаас ингэж сууж байснаас дээр. Гисээр чимээ гаргасан зүг рүү хордлоход бусд нь ч юм хэлж чадалгүй дэмээл араас нь бөөндөө харсаар байрандаа гоцорлоо. Тэр шалны болонд очиж бүх юм. Лааны гэрэлд модон хавтангуудын завсар үл ялиг харагдана. Отко гараараа шалыг тэмдэрэв. Тэгтэл нэг хавтан бусдаас сул байлаа. Энийг хартаа. Батуук дөгөж ирээд хамт татав. Хуучин мод дажигнан дуугарсаар хавтан баг зэрэг сөгөгдөв. Доороос нь хүүтэн чихтэй агаар үлэх шиг болов. Мөн үнэр. Ялцарсан юмны муухай үнэр. Заяа хамраа дарлаа. Пах, ямар өмхий юм бэ? Отко лаага доош тусгав. Харанху. Гэхдээ доош шат байх шиг харагдана. Дөлгөөн энэ дор хонгол байна уу да? Гэхэд намун царайн цонхийж бити ороо гэхээс өөрийг хэлж чадсангүй. Отко түүнийг хоригдлохыг үл тоон одоо орж үзэхгүй бол шүнжи юм тогшоод байл яах юм? Батуук санаа алдан за хоёулаа орчиход хурдан гарыг. Заяа та хоёр чинь юу яриад байгаа юм бэ? Галзуурчихсан юм уу? Наан чинь юу ч байгаа юм бэлээ? Зүгээр л энэ өрөөгөө солиход болох юм шүү. Гэвэл дүлгөөнч бас эргэлзэж байлаа. Гэвч доороос дахин догших чимээ гарахад тэдний доторх сониуч цан айдсаас нь хүчтэй ажиллаж эхлэв. Отко уцсныхаа гэрлийг асааж доош шатаар алгаж эхэллээ. Батуугч араас нь дагав. Дөлгөөн хэсэг тэнэгэлцсэн ч камера асаах гэж оролцсоор араас нь орлоо. Харин намун заяа хоёр дээр үлдэв. Шат хуучирч муудсан тул алхах бүрт тажигн дуугарна. Доошлох тусам агаар улам хөвдөн өмхий болж байлаа. Отко доош буугаад "Пүү навш" гэж маш сулхан хэлв. Батуук "За, энэ юу вэ?" Тэгэхэд тэдний өмнө урт нарийн хонгол харагдав. Ханын бодог хохорсон даазнаас ус туслана. Гэхдээ хамгийн аимшигтай нь ханан дээр жижигхэн гарны мөрнөд байлаа. Олон бүдэг улаан өнгөтэй. Яг хөөхтүүд гараараа майдсан мэт. Дөлгөөн камера өргөв. Энэ удаа камер наслаа. Гэвч дэлгэцэн байн жирэлцэж дүрсэн сарнж байв. Отко хажуухан ураг шалгалаа. Үн дээр хөөхтүүдийг хордог байсан юм шиг ба. Үзүүлсэн дор яагаад ийм хонгол байдаг вэ? Тэдний ийм ярих хоолой цуурайтан сонсогдно. Гэтэл хонголын үзүүрээс маш сулхан хүүхдийн ойлгох чимээ гарав. Энэ үед бүгд зогслоо. Отко
Хөөе. Сонсноо. Ойлгох чимээ үргэлжилсээр. Дөлгөн хоолойгоо заслаа. Магадгүй усны чимээ гэдэл тэр үгээ дуусгаж чадсангүй. Учир нь яг тэр мөчд хонглын үзүүрт жижигхэн цагаан дүр сарагдав. Хүүхэд толгоогоо тоош унжуулсан хөдөлгөөнгүй. Батук аманда хараад илж Одко гэрлээ тусахад дүр салга болов. Энэ үед дээр намун зүгээр сууж чадсангүй. Төвний дотор улам хүчтэй дөгшүүр мэдрэгдэнэ. Заяа шивнэх шахам. Тэд яагаад ингэж удаад байна? Хоёулаа араас нь орох юм уу? Би энэ жаахан хайгаад байна. Гэхэд намун хаалга руу харав. Гадаа салхих улам шир үсчээ. Гэтэл байшингийн гаднаас удаан алхах чимээ сонсогдов. Яг байшинг тойрон алхаж буй мэт. Заяа айсандаа босоод хин нэг яваад ах шиг байна. Гэхэд намун гараараа чимээгүй байхыг дохиод хэсэг чагнав. Алгах чимээ хаалганы өмнө ирээд зогслоо. Дараа нь маш удаанаар хаалганы бариул хөдөлж эхлэв. Заяа амсгаагаа төгжин намууны гараас чин гатглаа. Бариул аажмаар доошолсоор. Гэтэл намун гинэт "Үгүй" гэж хэлээд ухсан очиж хаалгыг дотроос нь түлхэв. Яг тэр агшинд гаднаас хүчтэй түлхэл тэрлээ. Заяа орлов. Хэн нэгэн гаднаас орох гэж байгаа нэлт. Харин энэ үед доор Одко Батук дөлгөн гурав хонглоор цааш алхасаар хэтэрхий хол явсан тул Заяагийн ойлгох чимээг сонссонгүй. Ойлгох чимээ улам тодорч байв. Гэтэл тэд нэг хаалганы өмнө тулж ирлээ. Хуучин төмөр хаалга. Гаднаас нь том цоож үлгөөтэй. Гэхдээ цоож нь зэвэрч муудсан байлаа. Одко энэ дотроос чимээ гараад байна. Үнэхээр хаалганы цаанаас маш сулхан хүүхдийн амьсгалах чимээ сонсогдох шиг болов. Батук наадгач нэг тэрэггүй байгаа. Одко цоожийг татаж үзв. Сүртэй хүч гаргаж татаагүйч цоож шууд л салаад унжглаа. Нөгөө гуравч гайхсан янзтай бие биен рүүгээ харцгаана. Энэ хаалга яг л тэднийг хүлээж байсан мэт санагдж байлаа. Одко хаалгыг айж ухаан түлхэв. Хаалга нээгдэхэд хүүтэн агаар нүүрлүү нүлээлээ. Дотор нь жижигхэн өрөө байв. Гэхдээ хоосон. Мөн шалдүүрэн хүүхдийн тоглоом тарсан байв. Хуучин тоглоом машин хөөхөлдөө өнгө алдсан бөмбөг. Мөн ан дээр жижигхэн зурааснууд. 1, 2, 3 бас олон. Яг хэн нэгэн хоног тоолсон мэт. Дөлгөөн камера хоёрт болов. Тэгтэл хан дээр нэг өгүүлбэр бичээстэй байлаа. Бид гарч чадаагүй. Энэ бичээсийг уншаад гурван найзын доторч харуусвал төрж өрөвдөх сэтгэлэн дээлдээ дэрэг шиг санагдана. Даримжид өрөөний болондох хүүхэлдээ өөрөө толгоогоо эргүүлв. Дөлгөөн зочин ухарлаа. Камерын дэлгэц хүчтэй жирэлдэж эхлэв. Тэгээд гинэт бичлэг дээр өөр дүрс гарч ирв. Өндөр дуранхай нүүр нь баг харагдахгүй. Яг тэдний ард зогсож байлаа. Дөлгөн огцон мэрэгч харлаа. Энд ч байсангүй. Гэвч Батукийн царай нь цонхижчихсан байв. Батук "Дөлгөнөө юу вэ? Өчний хард" гэд тэр үгээ дуусгаж чадсангүй. Учир нь хонглын үнээс оог танихгүй хэн нэгний сөөн хоолой сонсогдов. Одоодаа нэг мэдчихлээ. Энэ үед дээд давхарт маш ширүүн тэмцэл болж буй мэд. Хаалгыг гаднаас улам хүчтэй түлхэж байлаа. Заяа ойлгох чахам "Одко дөлгөнөө" гэвч доороос ямар ч хариу сонсогдсонгүй. Намаа хаалгыг бүх хүчээрээ дарж байв. Гэтэл хаалганы цаанаас маш сулхан энийг чимээ сонсогдов. Хүүхд юм биш. Өвгөн хүний сөөн гинэд. Намааны нүд тодоров. Тэр энэ удаа ойлголоо. Гадаа байгаа зүйл сүнс биш. Амьд хүн. Гэхдээ энгийн хүн биш. Тэр мөчөд хаалганы завсраар маш удаанаар урт тутганы үзүүр шурган орж ирэв.